Орхон аймгийн гэмтэргээс урдсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдан 2019 онд хийж гүйцэтгэх ажлаа хэлэлцэн батллаа. Дээрх төлөвлөгөөнд гэмтэргээс урдсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Баян өндөр сум, Жарлан сумтай гурван гэрээ байгуулах, ерөнхий боловсролын сургуулиудын дунд гэмтэргээс урдсан сэргийлэх, болцолт уралдаан зохион байгуулах, гудамж талбайг камержуулах, камерын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өсөлттэй байгаа гэмтэргийг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөршийн холбоотыг идэвхжүүлэх, мал хулгайлах гэмтэрэгт санаачлагтай ажилласан малчдыг урамшуулах, гамшиг осол, гал төмрийн эрсдлээс урдсан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг тусгасан байна. Хагасаа бүтэн зөвшөөрсөн. Тэрийг боловсон чинь над дээр орж ирсэн. Зэрэг энэ гэмтэргийн тоо мэдээлэл өсөж байгаа. Гэхдээ энэ дэр би юу гэж харж байгаа юм бэ гэхээр сая Батбаяр дарах хэлжин дэр жигшүүлэх талын сургалт сурчлагыг маш их явуулмаар байна. Түүнээс биш одоо юу гэдгийг энийг битгий хэрэглээч гэж мянга хэлээд тэр хүүхдүүдийн ой танд бол нэг их орохгүй. Дандаа өсвөр насны хүүхдүүд байгаа. Энд чинь насанд хүрсэн хүмүүс шийтгүүлж байгаа нь аюул цөөхөн тохиолдол байгаа байхгүй. Дандаа өсвөр насны хүүхдүүд. Яасан гэхээр сонирхсан энэ ингээд болдог гэсэн татдаг гэсэн тэгээд аваа сонирхоод ингээд татаад утсан юм аа гэдэг ийм л зүйл ярьдаг. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ одоо дунд сургуулиудын одоо нийгмийн ажилтан удирдлах одоо юу гэдэг сургалтын менежерүүдийн ярилцаад энэ дунд болон ахлах ангийн сурагчид эрэгтэй эмэгтэй хамаагүй энэ сурагчдад үнэхээр тэр энэ хар тамхины хэрэглээ одоо тэр жигшүүлэх чиглэлийн энэ сургалт сурчлагыг бүр түлхүүхэн шиг явуулах хэрэгтэй байхгүй юу? Хүүхдүүд ч энийг хэрэглэчихэр хүн нь өөрөө ийм болдго юм байна гэдгийг ойлгочвол энийг хэрэглэхийг сонирхохгүй болчих гээд байна л да. Энийг юм ургамал нь байдаг тэгэл хэрэглээ нэг юм шиг тэгээд энийг хэрэгэлдэг гэмт хэрэгтэн ч гэдэг юм уу донд төхөмсүүд нэг юм шиг байдлаар ингээд зүйлүүд яригдах гэдэг. Одоо насаараа эрдэнэт ажиллалаа. Найз нөхөд одоо хамаатан садан орчны хамт олонны хэрэглээ байдаг бол анзаарагдах байх л та. Гудамж талбайгаар явхад тэр гудамжны тэр хэрэгэлдэг ч гэдэг. Ийм юм бол манай эрдэнэт бол байдгүй. Тэрийн гараад байгаа асуудал нь зүгээр эрдэнэтэд оюутан байсан юм уу? Төр зуур амьддаг байж байгаа 1-2 жил юм уу? Цэрэг байсан юм уу? Тэгээд нэг хот мотод явж байгаад баригдчихлаар эрдэнэтээс авсан юм аа гэдэг ингээд наачдаг юм. Тэгээд нэг манай эрдэнэтийн нэр хологдоод байдаг. Юм болоогс нэг юм байдаг. Тэгэхээр энэ гарч байгаа судалгаануудаа ялгамаар юм шиг байна. Яг ямар этгээд ямар одоо цаг хугацаанд ямар байдлаар гэдэг. Тэгээ нэг зөв олон нийт танилцуулаад ингээд явахгүй бол эрдэнэт нэг юм ургамал хэрэглээд байдаг юм шиг. Тэр ургамлаар нэг тийм хүмүүсүүдэнд хараад бүр ингээд арилжааны байдалтай байдаг юм шиг энэ. Энэ тал дээр их зөв статистик тэр үнэлгээнүүдийн их нарийн гаргаад ингээд олон нийт мэдээлж зөв талаас нь хандвал манай эрдэнэтийн нэр бас гарахгүй байх болов гэсэн юм санал бодол байдаг. Анхны судалгааг бол хөршөөнд батнасаа энийг төлөвлөгөөндөө тусгаад бас энэ чинь судалгаа хийхэд чинь 5-3 цаасны асуудал гарна. За тэгээ манай хурлын дарга ер нь энэ юмтар байнга дэмждэг юм чи бид нэр инглээ тэглээ ийм ажил үйлчлэгээ зохион байгуулалт үр дүнд ингэж өгөх юм байна гэд төлөвлөгөө юм бариад түрүүлэхэд дарга батлаад энийг хэрэгжүүлэхэд энэ аягүй зөв зөвтэй санал шүү дээ. Манайд яг нэг ийм судалгаа явуулчихсан Орхон аймагт. Гэхдээ надад ирэхээс өмнө 13-2 оны үед байна. Гэр бүлийн хүч хэрхэллийн чиглэлээр энэ гудамжинд арх уугаад байдаг энэ архитад яваад байгаа улсууд чи гэр бүлийн хүч хэрхэлэгч юм болов уу гэд тэдний улс даяар хараад ирсэн чи манай Орхон аймагт эсрэгээр тэдний гэр бүлийн хүч хэрхэлэгч нь биш. Гэр бүлийн хүч хэрхэл үйлдэгдэг улсууд чинь үйлддэг улс тодорхой ажилтай арх сухтруулах ундааны зүйл хэрэгэлдэг. Тэгээ ихний хүүхэд нь ажилгүй сургууль. Тэдний лугаад нөгөө аавч очиж илүү хүчрхийлүүлдэг юм байна. Ажил хийдэг улсууд нэгсэн судалгаа гарч ирчихсэн. Үнээр нэг нь ингээ санаачлаа. Ийхүү зөвлөлийн гишүүд өөрсдийн санал, санаачлан хийх ажлыг танилцуулан дээрх төлөвлөгөөг гишүүд 100% дэмжин баталсан юм а. За тэр сурталчилгааны аргыг